Бурхны хүү Есүс Христийн сайн мэдээний эхлэл. Иш үзүүлэгч Исаягийн номд харагтун. Би түрүүнд чинь зарлага илчээ илгээд. Тэрээр замыг чинь бэлтгэн гэсэнчлэн цөлд хашгирагч нэгний дуу нь эзний замыг бэлтгэцгээд жимийг нь шулуун болгохтун гин гэж бичигджээ. Баптист Иохан цөлд гарч ирэн баптизм хүртээж нүгэл уучлагдах гэмшлийн баптизмыг тунхаглаж байлаа. Бүх Ивдэ нутгийнхан, Ерүсалимийнхан бүгд түүн дээр очиод нүглээ улаан Йордан голд түүгээр баптизм хүртэж байв. Иохан тэмээний хэлсэн хувцастай агаад бүсдхийдээ сурам бүстэй аж. Тэрээр царцаа зэрлэг зөгийн бал иддэг байв. Тэр тунхаглахдаа харин надаас илүү хүчрхэг нэгэн миний араас ирж байв. Би бүхийж түүний шаахан үдээс игч тайлах үн хүндгүй. Би та нарт усаар баптизм хүртээсэн. Харин тэр та нарт ариун сүнсээр баптизм хүртээн гэв. Тэр өдрүүдэд Галилийн Назар хотоос Есүс ирж Йордан голд Иоханаас баптизм хүртжээ. Уснаас гарч ирсэн дараа үед нь тэнгэр заагдан сүнс тагтаа мэт өөр дээр нь буухыг тэр үзв. Тэнгэрээс дуун гарч хайрт хүү минь чи билээ. Таалал минь чамд оршдог гэв. Тэр даруй сүнс Есүсийг цөл рүү гаргав. Есүс сатанд заривлан цөлд 40 хоног байв. Тэнд тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэр элч нар түүнд үйлчилж байлаа. Иохныг баривчлагдсны дараа Есүс Галилд ирж Бурхны сайн мэдээг тунхаглан тэр цаг биелэлээ оллоо. Бурхны хаанчлал айсвэ. Гэмшиж сайн мэдээнд итгэх түн гэж байлаа. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй Симон түүний дүү Андрэ нарыг харав. Тэд загсч даж. Есүс тэдэнд намайг даг. Би та нарыг хүмүүсийн загсчд болгоно гэлэм. Тэд тэр даруй тороо орхиж түүнийг даглаа. Тэр жаахан цааш яваад Зебедийн хүү Яаков түүний дүү Иохан нарыг завин дотроо тор сэлбэж буйг харав. Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедигээ хөлсний ажилчдын хамт завин дөрхиод түүнийг даглаа. Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус. Ярих мэдлэлтийн нэгний хувьд тэдэнд зааж байв. Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашгиран Назарын Есүс, бид танд ямар хамаатай билэм? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг Бурхны ариун нэгэн гэдгийг би мэднэ гэв. Есүс түүнийг зандарч дуугүй бай. Түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унгаж татвалзуулаад чанга дуугаар орилон түүнээс гарав. Бүгд гайхаж өөр хоорондоо асуув. Энэ чинь юу вэ? Ярих мэдлэлтэй шин сургаал бай. Тэр бузар сүнснүүдэд ярих мэдлээр тушаахад тэд түүнд дуулууртай байна гэж байлаа.
Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ. Синагогоос гарч ирсэн даруйда тэд Яаков, Иохан нарын хамт Симон, Андрей хоёрын гэрт очив. Симоны хадам их халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд тэр түүн рүү очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж тэр эмхтэй босоод тэдэнд үйлчлэв. Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглсэн олон хүнийг түүнд авчирв. Хотынхан бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь түүнийг хэн гэдгийг тэд мэдж байсан юм. Үүр шөнөөр тэд босоод гадагш гарч зэлүүд газар очин тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь түүнийг хайж олоод бүгд таныг ирж байна гэхэд Есүс цөмөрөө зэргэлдэх суурингуудад очицгоё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Есүс Галил даяар явхдаа синагогуудад нь очиж тунхаглан чөтгөрүүдийг зайлуулж байлаа. Уйман өвчтөн түүн дээр ирээд өмнө нь сөгдөж та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйхад тэр өрөвдөн гараа сунгаж түүнд хүрээд би хүсэж байна цэвэрш гэхэд тэр даруй уйман өвчнөн түүнээс зайлж тэрээр цэвэршжээ. Есүс түүнд хатуу сануулад даруй түүнийг явуулав. Тэр түүнд хэнд ч бүү яар харин явж өөрийгөө тахилч дүүзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршснийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өрг гэж айлдав. Гэтэл тэр гараад болсон бүхнийг зарлаж эхэлсэн байв. Үүнээс болоод Есүс хотод ил явах боломжгүй болж зэлүүд газраар байх болов. Тэд зүг бүрээс түүнийг зарим ирсээр байлаа.